Жимас таталцлын хүч нэг л зүйл юм бол ягаад өөр нэртэй байгаа. Жим гэж юу вэ? Би мас. Мас. Тэгээд одоо миний би мас юу ч гэсэн мас байгаа. Мас. Одоо бидний мас дэлхийн татах хүчтэй ингээд яагаад Хурц татлын хүч нь мас. Мас. Мас тай нийлээд татах хүчтэй нөлөө. Мас нь тухайн зүйлийг бүрдүүлэгч матери хэмжээ бол таталцлын хүч нь гравитацид байгаа мас. Харин жин нь бидэрт мэдэрдэж байгаа хүч. Энд жин ба таталцлын хүчийг тэнцвүүлж бодсноос үүдээд нэг гажиг үзэгдэл үүсэх ёстой болно. Дэлхий ингээд тэнхлээ тараад ирж байгаа шүү дээ. Дээр нь цуг ирж байгаа шүү дээ. Ягаад тэрийг сал явах вэ? Дэлхийн татах хүч. татах хүч. Миний ууланд юм цов маа юм. А би нөө дэлхийтэй амар ойрхон харилцаатай ингэ гიშгэж байгаа болохоор Татах хүчнээс Татах хүчтэй. Татах хүч байгаа. Татах хүч. Татах хүч. Бичиж амыг татж байгаа тий. Гравитациж байгаа тий. Аха. Өөр хүч чанд үйлчилж байгаа юу? өөр да бас эдийн засгийн нөлөө. Мэдгүй өөр одоо ямар хүч нөлөөлөх юм. Тэгвэл ягаад дэлхийн төмрөө татаад унчихбаа. газар байгаа. Тий газар байгаа шүү дээ. Тэгэхээр дахиад өөр нэг хүч авах хэрэгтэй байна шүү дээ. Юу гэдэг чинь би марччих. Эсрэг хүч төлөө. Реакц гэж юу? Тий, реакц. Толгойн хүч үү? Хазраас түлхэж байгаа хүч хаа. Нэг G-гээр тэмдэглэдэг. Доошоо. Реакц хүч гэж байдаг. А тий. Э-нэр тэмдэглэдэг дээ шүү. Тэгдэг. Ой яна. Түлхэх хүч байгаа юм. Харин тий түлхэх хүч бэж чи газар дээр тогтсон шүү дээ. Тэгвэл дэлхийн төмрөө цөмрөө тарч шүү дээ. Хаанаас чамайг түлхэх вэ? Яг одоо чиний зогсоо шал чамайг түлхэж байгаа юм шиг. Аха. Эсэргүүц. Аяг зүг эсэргүүцэж байгаа юм шиг байна. Аа. Түлхэнгүүд ингээ шахангууд буцаагаад туруу эсэргүүцээд байгаас энэ тий яг ижилхэн газар чамайг түлхээд байгаа гэсэн. Би ч одоо би чинь юу лээ дэлхий рүү 60 хэлээр татгаж байгаа бол би өөрөө бас 60 хэлээр түлхэж байгаа гэсэн үг шүү дээ. Аяг зүг. Дэлхий татчгаа зөрүүлээд шал чамайг түлхэж байгаа юм шиг. Түлхэж байгаа. Тий. 5 minutes later. Тийм байна. Тийм байна. Ямар ч хүчинд эсрэг хүчин байгаа гэж. Тийм. За. Тэгэхээр чи сандлыг түлхэж байгаа учраас сандал бас чамайг түлхээд байна тий. Тийм байна. Жин гэдэг чинь нэг төрлийн хүч байгаа шүү дээ. Тий. Гравитацийн хүч эсвэл чиний чамд үйлчилж байгаа реакц хүч үү? Гравитац. Гравитац. Тий. Танд одоо үйлчилж байгаа татах хүч болон реакц хүч байгаа шүү дээ. Тэгвэл жим болохоор яг үндэ реакц хүч юм байна. Боёо? Таныг газар доороос түлхэж байгаа хүч. Дэлхий татчих байгаа хүч биш. Аха. Тэр та жин дээр гараа зогсохороо дэлхий таныг хэр хүчээр татаад байгааг биш. Зүгээр л газар таныг хэр хүчээр түлхээд байгааг. Окей. Реакцийн хүч татах хүч хоёр тэнцэхтэй юу? 10 жил юу гэж заддаг? Бензин заа. Тий яг үлдсэн тэнцүү хүч нь хүчтэй нь ингээд тэнцүү эсрэг хүчээр нь болоод. Тэнцэн тий. Тий. Тэнцчий чи гадарх дээр байгаа шүү дээ. Аа. Яг үндэ энэ удлаа заяа. Чамаг дэлхийн илүү хүчээр татчих байгаа. Чамаг сандал түлхэж байгаа хүчээс илүү хүчээр татчих. Энд бидний мартаад байгаа маш том зүйл бол бид дэлхийтэйгээ хамт тэглэгийг нь тойроод эргэж байгаа юм. Тэгээ нэг юм мартцсан заяа. За. Дэлхий эргэж байгаа гэдгийг мартцсан. Аа. Тэгмүүд төвөөс согтох хүч үүсэн шүү дээ. Тэгэхээр арай Яг зөв. Машинд явж хахад машин ирэхээр бид нар хажуу чинь нэг хүч мэдэрдэн шүү дээ. Тэгдэг. Хурдан эргэлдэх тусам Төвөөс олох. хурдан биш төвөөс согтох хүч их мэдрэгдэн тий. Аха. Чи машинтай явж байгаад хурдан ирэхээр илүү их мэдрэн шүү дээ. Тий. Дэлхийн хаана төвөөс согтох хүч хамгийн их хогно. Одоо гол хавар. Тэгээ экватор хаваар 1670 км/цагийн хурцтай эргэлздэг юм байна. аа Хамгийн их эргэлж байгаа зүр. тийм хамгийн их эргэлт мэдэрч байгаа. Тий. Тэгэхээр чамд 3 ч үйлчилдэг байх нэ. Одоо дээшээ таашаа чиглэлтэй 3 ч байгаа юм шүү дээ. Энэ чи явахгүй юу? За. Дэлхийн эргэлдэж байгаа тийм ээ. За тий. Хурдан ирэх тусам төвөөс согтох хүч их үйлчлэн тий. Тийм. За тэгэхээр чам дээшээ чиглэсэн хэрэгж байна. Реакцч гоё чи чиний жин болон төвөөс согтох хүч. Доошоо чиглэсэн гравитац хүч байна. За. Энэ гурван тэнцэл дээр чи гадарх дээр нь тогтчих шүү дээ. За тийм ууш таарч байна. Тэгэхээр гравитацийн хүч нь жингээс их уус. Жиндэр чинь дахиад төвөөс согтох хүчийг нэмжиж гравитац хүч болж байна. Тийм ээ. Тэгэхээр яг үндэ чи жин дээр гараад зогсохороо жинхэнэ жинийг харж үзсэн. Жинхэнэ масаа харж чаддаг гэсэн. Мен турхаа юм байна. Хэдийтэй тэгээд илүү их гард юм байгаас тэгээд
Мас ч. Жиг мас жиг бохоо чи бүр хараг гэсэн. Үгүй тонхоо яаж болох юм бэ тий. Хаан турах. Экватор дээр Яг зөв экватор дээр ягаад тэгэхээр илүү хурдан эргэж байгаа учраас илүү reaction force үзүүлж байгаа. Тийм болохоор окей. тэгэхээр экватор хаваар жин яах нь вэ? Энэ хүчний хэсгээр Илүү бага болно. бага болно. Оохон. Экватор дээр очиж өөрийнхөө жинг үзүүл бага байна гэсэн үг байна. Тэгвэл хаана их байх вэ? Иш хойд төлөв Тийм, хоёр туйл дээр чиний жин яг жинхэнэ жинг чинь гаргана гэсэн. Тэгвэл биш үү? Чи хаана болоо шиг тийм. Хаана алтабул ашигтай. Илүү их алтаа байгаа. Илүү экономик югаар бодвол илүү хямдсан байгаа илүү. Алтаббал ашигтай вэ? Наач наа сормосны хурдыг бол гэдэгтэй хэлсэн сонсогдоод. Яг яагаад? Яг яадаг шалгалт юу дээ? Алт худалдаж явах хэдий ороо. Чи автыг автаа яа тийм жин дээр тавьж хардаг үстэй. Боёо энийг хардаг шүү дээ. Аа. Тэгэхээр энэ хамгийн баг байх газар апл яг уу. Яг үндэ чи илүү мас авсан байгаа шүү. Энэ хамгийн баг байх газар хаана вэ? Хамгийн их мастер гэлчээ. Экваторын Яг зөв. Тэгвэл хамгийн бага жин дээр гэхэр чинь Хаана авбал. Жин нь хамгийн баг гарах газар чинь. Тий, одоо яг энэ бүс. Тэ экватор дээр гэсэн шүү дээ. Тэгээ очиод хаана зарах вэ? Одоо ийм харилцаа. Юун доо. Хойлон дээр зарах. Аха. Хойд төлөөр Тэр очиж. чинь өнгө төр дээр. Гайс хям дүнэр зараа шүү. Хойд төлөвт. Хоёр тойл айлт. Харин. Гэтэ энэ зураг маш муу болохоор 10 жил зүгээр хайждаг гэсэн. Гэтэ ингээ бүр том алтаа баг. Тэр зөрөг их мэддэг юм шүү. Авч явахд хэлсэн баг тийм одоо мас. Экваторс тойл. Тойл дээр тэгээ чамтай 8 их хийж байж. Гэтэ төвөөс зүхтаа хүчж бас хуран байдаггүй үзэгдэл. Энэ тухайд дараагийн дугаар дээр ярих болохоор ингэж ирэхээ. Харин одоо Ньютоны хуулиудаар яагаад жин татах хүч хоёр тэнцэхгүй байх ёстойг харуулъя. Эхлээд тулгуурын хүч болон таталцлын хүчийг тэнцүү гэж үзье. Тэгвэл Ньютоны 1-р хуулиар бидэнд үйлчлэж буй хүчний нийлбэр тэг болох тул хийж буй хөдөлгөөнөө үргэлжлүүлж буюу дэлхийн гадаргаас салааж авах ёстой бол бидний дэлхийн төвийг тойрон эргүүлэхийн тулд таталцал тулгуурын хүчнээс бага зэрэг их байж дэлхийн төвийг тойруулах шаардлагатай болно. Энэхүү зөрүү бидний дэлхийтэй хамт эргүүлдэг байх нэ. Үнэн эрэхтэй. Энэхүү цувралаар бид хүмүүсийн төдийлөн анзаардаггүй үзэгдлүүд болон анхаарч боддоггүй ойлголтуудыг засахыг хичээнэ. Нэгэн даяар байгалийн ухааны мэдлэг хомс боловсралгүй биш, харин түүнийг мөрөн зөв ойлгоогүй байдаг. Үүнийг тэдгэр хүмүүсийн буруу биш, харин шинжлэх ухаанд таартай хүмүүс болон миний буруу гэж би боддог. Эхний дугаарт жин гэдэг ойлголтыг хитрхи хэлбэршүүлсэн гэдгийг ойлгоорой. Тэгэд эцэст нь шинжлэх ухаанд сайхан нийгэм өөрөө ирчихдэг. Тэр нийгмийг хин нэгэн заавал бүтээдэг. Тэгэхээр хүлээ биш, бүтээ. Жимас таталцлын хүч 3 нь Жимас таталцлын хүч нэг л зүйл